За хуулийн төсөлтэй холбоотой нэг 3 санал хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээрт бол энэ хууль боловсруулах үйл явц ялангуяа их хурлын бүтэц, их хурлын гишүүдийн эрх үүрэгтэй холбоотой асуудал яригдж байгаа энэ үед бол олон гишүүдийг хамруулад бүлгүүд, намуудыг бүгдийг ингэж хамруулж төслөө боловсруулах шаардлагатай, хилцэх шаардлагатай гэж ингэж бодож байна. Энэ хилцүүлгээс ингээ харж байхад бол их хурлын даргын өрөөнд боловсруулагдсан төсөл байна гэж ингэж харагдаж байна. Их хурлын дарга ч гэсэн өөрөө тэрийг хүлээн зөвшөөрж явах шиг байна. За их хурлын даргын хувьд бол мэдээж одоо эмх зэгстэй байдлын асуудалгүйхэн шиг энэ их хурлыг удирдах явчих гэсэн ийм бодолтой байгаа. За тийм ч учраас бас нэлээд ийм механик байдлаар хаалт оргууд тавьсан ийм төсөл орж ирж байна. Их олон асуудлыг их хурлын даргын зөвлөлийн шийдвэрээр шийддэг байхаар ийм заалтууд орж ирж байна. Тийм учраас би энэ бүлгийн дарга удирдлагуудаа бол уриалж энэ хуулийн төслийг бүлгээр одоо хэлцэх хэрэгтэй. Арс намын бүлэг бол ялангуяа нэг завсарлага авж гаад нэлээд сайн хэлцэх ёстой гэж ингэж бодож байна. Өнгөц өөрчлөлтүүд хийгээд баймаар байна. Жил болгоо өөрчлөгдөж байна. Их хурлын тухай хууль, дэгийн тухай хуульч. Тэгээд дээр нь сая бол энэ байнгаараа өөрчилж байгаа асуудал бол хууль санааны төслийн хариулж байгаагаар бол засгийн газрын бүтцтэй холбож өөрчлөгдөж байгаа гэж хариулж байна. Хэрвээ ингэж явах юм бол засгийн газар өөрчлөгдөх болгонд их хурлынхаа тухай хуульд өөрчлөлт оруулаад байх юм бол юу болох юм бэ? Сүүлдээ их хурлын гишүүд чинь байнгын орооныхоо нэрийг ч мэдхээ байл шин. Янз бүрийн нэр өгөөл шинээр байнгын ороонууд байгуулагдаад яваад байна. Тийм учраас энийг бол өшөө сайн ярьцгаая. За хоёрдугаарт тэр баахан юунууд гарч иж байгаа юм байна? Шаардлагууд их хурлын гишүүдийн ажлыг дүгнэх, байнгын орооны дарга болохын тулд ямар нөхцөл биелүүлсэн байх ч гэнэ. Энэ бол арай болохгүй асуудал. Тэр гадаад явсан байх, үг хэлсэн байх, асуулт асуусан байх, эрдсэндээ орсон байх ч гэнэ. Энэ дээр үед нэг энэ пионерын байгууллага гэж ийм байгууллага байдаг гэсэн юм. Хэдэн зурм арсан, даалгавраа биелүүлсэн энэ тэгээд сайн онц сурсан бол найрамдал цусланд явуулдаг тэр тийм юу байдаг гэсэн. Энэ их хурлын гишүүдийн энэ их хурлыг үнэлэх үнэлгээ бол энэ Монгол улсын хөгжилд ямар түүхэн асуудлуудыг зөв сайн шийдвэрлэх гэдгээр л шийдэгдэнэ. Дараа нь бол энэ их хурлын гишүүдийг ямар улс төрч вэ гэдгээр нь сонгогчд хариуцлага тооцно. Тийм учраас энэ эрхийг нь нээж өгөх хэрэгтэй сонгогчдод. Тийм учраас одоо хилээд байгаа санаа нь тэр мэтгэлцээнийхээ юг чөлөөтэй нээж өгөө. Заавал ингээд нэр авдаг гэдэргээд энэ ер нь одоо бидний нэг зүйл дээр анхаарах юм бол энэ парламентыг учиргүй замбраагүй бөөм болчихно гэж бодоод байдгаас болох хэрэгтэй. Энэ бодоо маш олон өнгөтэй энэ гишүүд чинь бүгдээрээ өөр өнгөтэй. Тэр үзэл санаагаа илэрхийлэх аргууд нь өөр. Зарим нь одоо ингээ сая дуу муу тавиал өдөргээд. Тийм олон өнгийг заавалчгүй нэг өнгөнд давчиж нэг журманд оруулж нэг стандарт руу оруулах гэдэг хэрэг байхгүй. Инхийн бол энэ парламент ч өөр өөдөртэй болно. Энэ парламентаар хилцэж байгаа асуудлууд чинь хүн тоогоо болно. За нэмж 1 минут. Тийм учраас санал бол мэдээж одоо энэ нэгэнт одоо ингээд ороод ирсэн үг хэлцэх ёстой баг. Гэхдээ өшөө сая ярьцгаая. Нэг мөсөн одоо энэ сая Тэмүүжин гишүүн маш олон саналууд хэлж байна. Өөр гишүүд олон саналууд хэлж байна. Тэгэд олон дахин өөрчлөгдөд байхааргүй жил болгон ингээд дахин оруулж ирээд байхааргүй засгийн газар өөрчлөгдөнгүүт дахиж оруулж ирээд байхааргүй ийм хэмжээнд энэ хуулийн төслийг хилцэх ёстой гэж ингэж бодож байна. Тийм учраас намын дарга, бүлгийн дарга энэ бүлгийн удирдлагуудаа бол энэ хуулийн төслийг татж аваад, завсарлага аваад бүлэг дээрээ дахиж хилцэх шаардлагатай байна гэсэн ийм уриалгыг хэлж байна. Баярлалаа.